Дотоодын цэргийн байгууллагаас өнгөрөх 7 хоногт зохион байгуулсан онцлог ажлын мэдээг хүргэе. Дотоодын цэргийн штабын даргын 2022 оны А-дороо 86 дугаар тушаалаар англи хэлний анхан шатны сургалтыг 2023 оны 1-р сарын 2-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Дотоодын цэргийн Тэг 5 дугаар ангийн бие бүрэлдэхүүн эх орон төр ард түмэндээ өргөсөн цэргийн дангаргаа давтах, төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагааг Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмийн дагуу ангийн байрлалд зохион байгууллаа. Дотоодын цэргийн Дархан уулан аймгийн 822 дугаар тусгай салбараас Дархан уулан аймгийн цагдаагийн газартай хамтран аймгийн нэгдсэн эмнэлгийн мэрэгчлэн доктор Лав долгорыг өрж хоол хүнсний шин хичээлийн бодисын зөвлөмж зөв зохистой хооллолт сэдвээр сургалт зохион байгууллаа. Дотоодын цэргийн Ховд аймгийн 828 дугаар тусгай салбараас цэвэр агаараар дархлаагаа дэмжиж урайтаагаар аль багчдын гэр бүлийг оролцуулсан өдөрлөг зохион байгууллаа. Өнгөрөх 7 хоногт дотоодын цэргийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамгаалалтад байгаа улсын онц чухал объектуудын харуул хамгаалалт болон тесэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулж ажиллалаа. Та бүхэнд дотоодын цэргийн байгууллагаас өнгөрөх 7 хоногт зохион байгуулсан онцлог ажлын мэдээг тоомлон хүргэлээ. Та бүхний шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье.